Сайн байцгаана уу? Сэтгэл хөдлөгч нэ. За би та нартай өнөөдөр урд өмнө огт хийж байгаагүй тийм мессежийг өгөх гэж байна. За энэ бол хайр сэтгэлтэй холбоотой. Анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр зарим хүмүүсийн хувьд өөрийнхөө нөхрийг, эхнэрийг бодож олон, зарим хүмүүсийн хувьд салсан эхнэр нөхрөө бодож олон, зарим хүмүүсийн хувьд өөрийнхөө үргэлж байгаа хүнийг бодож олон, эсвэл өөрийнхөө хардаг крашлдаг тэр хүнийг бодож олно. Ямар ч байсан хэн нэгнийг бодоод энэ мессежийг аваарэ гэж зөвлөмөр байна. За би хоёр сонголт өгнө. Хамгийн ихнийх нь ийм ягаан өнгөтэй үзэр байгаа. Хэрвээ энэ ягаан өнгөтэй үзэр нь таалагдвал энэ татагдах юм бол групп 1 гэсэн үг. Ягаан өнгөтэй. За дараагийн групп 2-ын үзрийг харуулъя. Цэнхэр дээр ягаан цэцэгтэй ийм үзэр байна. За би дахиж харуулъя нэг нэгээр нь. Ягаан цэнхэр дээр ягаан цэцэгтэй. Энэ хоёроос аль татагснаа сонгоорой. 1, 2. За сонголтоо хийсэн байх гэж найдаж байна. За өнөөдөр би хайр сэтгэлтэй холбоотой зүйл тусаалах байх гэж бодсон. Ийм үзрнөө сонгосон байгаа. Ингээд 4 үзэр. Эднэрээс би маш олон үзрүүд байгаа учраас нэг нэгийг сонгоод гаргацсан байгаа. За эхний 1-р группыг сонгосон хүмүүсийнхаа мессеж өгөх гэж байна. За тэгэхээр 1-р группийнхандаа би хүчрийг гаргаад тавьсан байгаа. Одоо эднэр дээр нэмэлт үзэр гаргана. Маш олон үзэр учраас урьдчилж гаргахгүй болохгүй байлаа. Тэгэхгүй бол үзрээ ойлоо суугаад ахаар та нарт уйт гартай авах гэж бодоод. За би нэг хойлоо тавьчих. За 1-р группийнхан За хүчрний цаана гарсан зүйлийг харуулъя. 1-р группийнх нь маань юу гарсан бэ гэхээр ямар нэгэн зүйл нь хайр сэтгэлтэй холбоотой ямар нэгэн зүйл байрлалаа олсон байна, тэнцвэрээ олсон байна, ямар нэгэн зүйл өөрийнх нь тал дээр иргсэн байна. За магадгүй 1-р группыг сонгосон хүмүүс маань өөрийнхөө тэр эсрэг гүйцэтгэн буюу хайртай хүнээсээ зарим нь энэ бол бүх хүмүүс өөр ахуулна. Салсан байж болох юм. Шүүхээр салаад өөрийнх нь талд эргээр иргсэн байж болох юм. Зарим нь салах гэж байгаа тийм бодолтой байж болох юм. Хэрвээ тийм бодолтой хүмүүс байх юм бол шүүх хурлын өөрийн чинь талд эргэнэ гэдэгт бүрэн итгээрэй. За би гарсан зүйлүүдийг харъя. За 1-р группийнхан маань ямар нэгэн зүйл дээр жоохон тийм сэтгэл хангалуун бус байна. Энэ мөнгө санхүүтэй холбоотой зүйл гэж болох ирээдүйдээ холбоотой баталгаад байдал гэх мэт зүйлүүд нь жоохон тэнцвэрээ алдсан байна. За энээсээ болоод яг тэнцвэртэй байдлаа олох гэж хичээж байгаа байдлыг харуулж байна. За 1-р группийнхан маань ер нь яг мөнгө төрөхтэй холбоотой гэдэг нь яг мэдэгдээд байна. Мөнгө төрөхтэй холбоотой бас тийм ямар нэгэн зүйлийг ингэж хэрэг салсан хүмүүс байх юм бол шүүх хурлаар орж мөнгө төрөг авах гэх мэт зүйлүүд бодож төлөвлөж байгаа. Хэрэг салаагүй хайр сэтгэлтэй тийм хүмүүс байх юм бол ер нь тийм мөнгө санхүү дээр нэлээд тийм доктортой ч юм уу дажгүй тийм хүмүүс байна гэж харж болно. За зарим хүмүүсийн хувьд бол энэ хайр сэтгэлтэйгээ холбоотой ямар нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Ямар нэгэн зүйл онцгүй зүйл болсон гэсэн үг.
тэрийг ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй, тэрнээсээ урагшилж чадахгүй тийм байдалтай байна. За яагаад ч юм ерөөсөө л мөнгө гарч ирээд байна. Нэгдүгээр группийнхэнд маань. За нэгдүгээр группийнхэн маань хэрвээ эмэгтэй хүн үзэж байгаа бол ихэнх нь эмэгтэй хүмүүс үздэг л баг л та. За нөхөр нь нэлийн тийм бас гайгүй мөнгө төрөхтэй хөрөнгөтэй ээж болох юм. Тийм болохоор ямар нэгэн байдлаар ингэж салсан ч юм уу тийм байвал мөнгө төрөхтэй холбоотой асуудал шийдэгдэх болно. Сэтгэл санааны ер нь тийм баталгааж байдал гэх мэт зүйлүүд ер нь яригдах нэ. За тэрнээс гадна нэгдүгээр группийнхэн маань хаа нэг тийшээ аялах, явах гэх мэт төлөвлөгөөтэй хүмүүс ээж болох юм. Аялах болно, явах болно яагаад гэвэл мөнгө санхүү дээр асуудал гарахгүй. За нэгдүгээр группийнхэн маань хайртай хүн ямар нэгэн байдлаар өөрийг нь уурсан ч юм уу, худлаа хэлсэн ч юм уу тийм зүйл гаргасан байна. Гэхдээ нэгдүгээр группийнхэн маань өөртөө бас маш тийм ухаалаг хүмүүс болохоор энэ зүйлийг нь өөхшүүлж болохгүй гэж бодож байгаа. За энд мэдээж олон хүмүүс үдж байгаа. Олон өөр төрлийн зарим нь салсан салаагүй гэх мэт. Тэгэхээр зарим нь өөр чинь таарахгүй тэгвэл тэрийг босод хүнд нь таарах хүнд нь үлдээгээрээ ерөөсөө таарах зүйлээ энээс аваарай яагаад гэвэл өөр төрлийн хүмүүс үдж байгаа учраас. За дараагийнх дээр нь энэ магадгүй хин нэгнийг хардаг, крашлдаг тийм хүмүүс зориулсан байж болох юм. За энэ бол сексийн харилцаанд тэр өөрөө чинь бодож байгаа хүн орохыг хүсэж байна. Эсвэл урд нь орж исэн ч байж болох юм. Гэхдээ ер нь чамааг тийм амар хүсэж юу гэдэг вүлээ тачааддаг гэдэг үлээ те. За тийм гарч ирж байна. За заримдаа зарим асуудын маань хувьд магадгүй маш их тийм ажил карьер хөөсөн хоёр хүн байж болох юм. Тийм болохоор ажилдаа маш их завгүй байдаг. За хэрвээ ганц би гэхдээ хэн нэгэнтэй үерхдэг бол бас ялгаагүй. Зарим тохиолдолд ингэж бие биендээ ингэж цаг гаргах тийм боломж гардаг гэдэг байдлыг бас энэ маш завгүй гэдэг зүйлээр гаргаж ирж байна. За дараа нь юу гэсэн бэ гэхээр нэгдүгээр группийнхэн маань ямар нэгэн байдлаар мөнгө санхүүгийн бас асуудалтай байгаад ээж болох юм. Хин нэгэнд өртөө ээж болох юм. Зээл ч юм уу те. Ямар ч байсан тийм зүйл гарч ирж байна. За хэрвээ хин нэгэн өөрөөс чинь салсан бол X-ийг бодож байгаа бол тэр хүн чинь бас эргэж нийлхийг бас дотроо хүсэж байна. Гэхдээ гаднаа магадгүй хэлэхгүй гэж магадгүй яагаад гэвэл би түрүү хэлсэн те. Энэ бол өөр чинь хэлэхгүй тэр хүний дотроо боддог зүйлүүд гэж би хэлсэн. За хосуудын маань хувьд энэ хос гэхээр эхнэр нөхөр үерхдэг хос байж болно. Ямар ч хэлсэн маш том өөрчлөлт амьдралд нь гарах гэж байгаа гэж байна. Ямар нэгэн тийм шоконд ормоор. За энэ бол сайн мууг нь мэдэхгүй. Гэхдээ учиргүй муу ч юм гэж юу аах вэ? Ямар нэгэн зүйл илэрч мэдэрч магадгүй. За нэгдүгээр группийнхэн маань санхүүгийн тал дээр доктортой биш гэдэг нэг гарч ирж байна. Тийм учраас зарим ганц би нэгдүгээр группийнхэн маань бас өөрийнхөө доктортой байдлыг олох гэж бас хайр сэтгэлдээ бас тийм хангалттай цаг гаргаж одоо нэг өөр хэлбэл гэрээсээ гараад хүмүүстэй уулзаад яваад байх цаггүй ажил карьер хөөсөн хүмүүс байж болох юм аа. За нэгдүгээр группийнхэн маань хин нэгнийг хардаг боловч эсвэл хин нэгэнд хайртай боловч яг бүрэн итгэдэггүй гэдэг байдлаас гарч ирж байна. За дараа нь юу гэсэн бэ? Зарим нэгдүгээр группийнхэн маань ямар нэгэн зүйл дээр хоорондоо ингэж ойлголцохгүй үйл ойлголцолд орсон байгаа бол нэг хэсэг харилцаагаа жоохон зогсоож дүр зур бие биенээсээ хол байснараа маш их зүйлийг ойлгож зарим зүйл маш тодорхой болно. Магадгүй хол байснараа би энийхэн үн цэнийг илүү мэдэрнэ. За тэгээд дараа нь юу гэсэн бэ гэхээр маск зүүцсэн эмэгтэйг харуулж байна. За энэ дээр бол хайр сохор ээж болно. Улаан дохиог анзаарахгүй өнгөрөөж байгаа хэсгээ шалгаарай гэдэг нэг анхааруулсан мессеж гарсан байна. За би тэгээд
энд байгаа 3 өдрөөс бас нэмэлт мессеж өгнө. За тэгэхээр зарим нь гэрэлсэн хүмүүс, зарим нь үерхэж байгаа хүмүүс, зарим нь ганц бие, зарим нь салсан гэх мэт өөр хүмүүс үдж байгаа учраас жоохон мессежүүд бүх хүнд яг тэр чигээрээ 100% таарна гэж аахгүй шүү. За энэ группийнхан маань магадгүй бусдаасаас юм тайран уншлага авдаг ч юм уу, эсвэл өөрөө YouTube-ээр маш их үздэг. Нөгөө хүнтэйгээ холбоотой ямар нэгэн зүйлийг мэдэх нь үү, ямар нэгэн зүйлийг сонсох нь үү гэж бодож үздэг. Гэхдээ тэрнээс илүү өөрийнхөө сэтгэлийнхаа мэдрэмжийг илүү дагаарай гэж гарч ирж байна. За одоо дараа нь энэ хөзрнөөс гаргах чинь. За нэгдүгээр групп энэ хов ярьж байгаа хоёр эмэгтэйг харуулж байна. За энэ бол чиний талаар хин нэг нь хов ярьдаг гэж болох юм. Гэхдээ ихэнхдээ л хов ярьдаг хүмүүс бол дандаа дотны хүмүүс байдаг тийм. Өөрийг чинь мэддэг, таньдаг найзуудын дунд байдаг. За тэд нэр хов чиний хайр сэтгэлтэй холбоотой хов ярьж байгаа гэдэг зүйл гарч ирж байна. За дараагийн За нэгдүгээр группийнхан маань хайртай хүнтэйгээ холбоотой зарим нь одоо нөхөр найз залуу ч юм уу те өөрийг нь бас юм эрхчлөөдөө байлгадаг. Эсвэл өөрөө нөхрийгөө бас эрхчлөөдөө байлгадаг, харддаг үйлчлэх юм. Нөхрийгөө ч юм уу найз залуугаа ч юм уу гэхдээ тийм байдлыг ерөөсөө ингэж хийзвэл бодож ингэж дэвэргэж болохгүй гэдэг зүйл гарч ирж байна. Хязгаар тогтоох хэрэгтэй. За ерөө би жишээ хэлээ л да нөхөр чинь ингээл утсыг чинь шалгаал идэг. Эсвэл өөрөө нөхрийнхөө утсыг шалгаал идэг ч юм уу тиймэрхүү байвал тэрэндээ жоохон анхаараарай. Хайртай хүн гэдэг бүх зүйлээ заавал чамд харуулах албагүй гэдгийг ойлгоорой. За магадгүй нөгөө талаараа бас эсэргээр нь тэр хүн чинь өөрөө чинь орон зайд орж ирээд бас эмээг чинь шалгаад өөрийг чинь хянаа таанаа нийнэ гэх мэт тиймэрхүү байдал гаргадаг гэж болох юм. Тийм учраас ер нь жоохон тийм нэг хэсэг завсарлага авч би энээсээ жоохон холдох ч юм уу тэгжиж би энийгээ илүү их ойлгоно гэж. За эхнэр нөхөр хоёрын хувьд бол мэдээж холдох боломжгүй. Гэхдээ хоорондоо яг одоо ойлголцохгүй байгаа болохгүй байгаа тэр зүйлүүдийнхээ учрыг олохын тулд гэртээ хамт байгаа ч гэсэн баг зэрэг тийм зай авч энэ асуудлаа түр цааш нь орхисон нь илүү үлзэлтэй байхаа гэж гарч ирж байна. За тэгээд ямар ч гэсэн нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань миний мэдрэмжээр маш ухаалаг, мундаг эмэгтэйчүүд байна гэж би харж байна. Боловсралтай, төлөвлөгөөтэй, бас тийм шаардлага тавьдаг, юм байх ёстой, тийм байх ёстой гэж зөв шаардлага тавьдаг. Ер нь л тийм зөв эмэгтэйчүүд байна да гэж би харж байна. За тэгээд нэгдүгээр группийнхэндээ баярлалаа. Нэгдүгээр группээ ингээд дуусгая, нэг ишин тавьчих. За одоо хоёрдугаар группийнхэндээ мессеж өгөх гэж байна. За би хөзрөө сайн ойлгох юм. За тэгэхээр түрүү миний хэлснээр яг авах зүйлээ аваад авахгүйг нь хаяарай. Авахгүй зүйлүүд чинь өөр хүмүүсээр үлсэн гэж ойлгох хэрэгтэй. За хоёрдугаар группийнхан
За хоёрдугаар группийнхэнд маань хүзэрний үлдсэн нөгөө талд нь юу гарсан бэ гэхээр хоёрдугаар группийнхэн маань ямар нэгэн зүйл дээр өөрийгөө батлах, өөрийнхөө зөв гэдэгт яг итгэлдээ зогсох тийм шаардлага гардаг ажиллагаа харилцаанд. За гарсан зүйлүүдийг харъя. За хоёрдугаар группийнхэн маань маш их зүйлийг хийж бүтээх тийм төлөвлөгөөтэй бас өөртөө маш тийм мундаг санхүү өөрийн сэтгэлийн байдал гэх мэт зүйлүүд нь нэлээд тийм хүчтэй хүмүүс байна. За магадгүй ихэнх нь доод нь тий 30 хүрэх гэж байгаа насны 30-аас дээш насны хүмүүс ажиллах юм. За тэгээ ямар ч байсан хоёрдугаар группийнхэн маань зарим нь ганц бие. Яагаад гэвэл маш их тийм смарт woman гэж ярьдаг тий. Өөрийнхөө ажил карьер мөнгө санхүү ирээдүйдээ илүү анхаарлаа тавьдаг, хайр сэтгэлээсээ илүү тийм хүмүүс гарч ирж байна. Ганц үе ажиллах юм аа. За тэгээд мэдээж ганц үе байгаа болохоор ингэж хин нэгэнтэй бас уулзрах болов, ингэх болов гэх мэт зүйлүүдийг бодож магадгүй. За тэгэхээр энэ мессеж ерөнтэй гэрэлсэн хүмүүс, салсан хүмүүс эсвэл өөрийнхөө хардаг хүмүүс крашлдаг хин нэгэнтэй гэх мэт олон хүмүүс өөрөөр очих учраас таарахгүйг нь орхиод таарахыг аваарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ бол маш олон төрлийн хүмүүсийг холилдуулсан тийм зүйл өнөөдөр би хийж байгаа шүү. За тийм болохоор зарим нь гэрэлсэн, зарим нь үерхдэг, зарим нь салсан, зарим нь хин нэгнийг харж крашлдаг гэд. Тэгэхээр өөр таарснаа л авах хэрэгтэй. Ямар ч байсан хин нэгнийг өөрийнхөө таалагддаг хин нэгнийг сайн бодож тэр хүнтэйгээ холбоотой гэж ойлгож болно. За хоёрдугаар группийнхэн маань түрүүний миний хэлсээр маш их тийм эрч хүчтэй, мундаг, чадвартай тийм эмэгтэй хүмүүс байна. За хоёрдугаар группийнхэн маань өөрийнхөө бодсон, хүссэн зүйлээ авна л гэсэн бол авдаг. Тийм мундаг. За ямар ч байсан хоёрдугаар группийнхэнд маань хэрвээ ганц бие бол найз хүүхнүүдтэйгээ уулзаж бас хамт уудаг, хамт уулздаг. Гэхдээ яг үүндээ тэр найз хүүхнүүд чинь бас араар чинь бас атаархдаг, араар чинь бас худлаа, хов жив ярьдаг. Тийм зүйл харагдаж байна. За тэгээ хоёрдугаар группийнхэн маань ерөнхийдөө тийм нэлээд тийм смарт woman болохоор бас хайр сэтгэлтэй холбоотой зүйлүүд бага зэрэг гарч ирж шүү. Нэг их гарахгүй байна. За ямар ч байсан хоёрдугаар группийнхэн маань мэдээж тийм чадвартай мундаг хүүхэн болохоор өөрийнх нь тэр тавьсан шаардлага, өөрт нь тэнцэгч гэх юм уу те, өөрийнх нь хэмжээнд хүрэх тийм хүмүүсийг их хард юм байна. Заримдаа тийм хүмүүс олдохгүй болохоор маш их тийм төвчээр алддаг, бухимддаг тэр байдлыг бас харуулж байна. За хэрвээ хоёрдугаар группийнхэн маань аль хэдийн хин нэгэнтэй очирчсан тийм байгаа бол өөрөө хитрхи ухаантай бас мундаг чадвартай болохоор нөхөртөөгөө бас тийм таардгүй тийм байдал ээж болох юм аа. Гаргадаг ээж болох юм. Хоорондоо тэрсэлддэг. За гэхдээ ямар ч байсан хоёрдугаар группийнхэн маань хин нэгэнтэй гэрэлсэн байсан ч гэсэн, гэрлээгүй байсан ч гэсэн бүх зүйл ер нь тийм өөрийнхөө ханддаг. Ийм л байх хэвээр, тийм л байх хэвээр гэдэг дээрээ өөрөө маш их тийм ихтгэлтэй бас зогсдог. Тэгээд эцэст ер нь хоёрдугаар группийнхэн маань юу л бодно, юу л хэлнэ бүх зүйлийг яг өөрийнхөө санаагаараа болгодог. Тийм төрлийн мундаг хүмүүс байна. За би тэгээд түрүүний харуулсан савтай үзэгнүүдээс юу гарсан бэ харъя. За хоёрдугаар группийнхэн маань зарим нь бол нөхөртөө, зарим нь салсан, зарим нь хин нэгнийг харж крашлдаг, зарим нь үерхдэг. Гэхдээ хоёрдугаар группийнхэн маань хайртай өнөө бас жоохон тэгж танддаг байрын тийм зүйл гарч ирж байна. За энэ ингэсэн байна, энэ одоо онлайн байна уу, ингэсэн байна уу, тэгсэн байна уу гэх мэт те. За хоёрдугаар группийнхэн маань зарим нь хэрвээ хин нэгэнтэй очирцсан эхнэр нөхөр хоёр байгаа бол зарим нь штэ насны зөрүүтэй ээж болох юм. Насны зөрүүнөөсөө болоод бас жоохон тийм тэрсэлдэг байдал
байж болох юм. Зарим хэрвээ ганц бий бол бас тийм насны зөрүүтэй асуудал гардаг байж болох юм аа ер нь. За хоёрдугаар группийнхан маань болохгүй байгаа харьцаанаасаа болоод бас жоохон тийм ядарчихсан, залхчихсан тийм байдалтай байгаад байна. Тийм болохоор яг түрүүний миний хэлснээр ингэж хоорондоо зөрчилдөөтэй байдаг тийм хос байх юм бол хоёрдугаар группийнхан маань өөртөө жоохон анхаарах хэрэгтэй. Энэ асуудлаас жоохон тэгж сүртэй ингэж яг одоо бүгдийг шийдэх шаардлагагүй гэж хэлмээр байна. За хоёрдугаар группийнхан маань түрүүн жоохон тэрсэлтэнтэй гэж хэлсэн те. За хэрэв хоёрдугаар группийнхан маань зарим нь хин нэгэндээ үерхдэг бол нөгөө хүнээ жоохон голоод ижлэх. Яагаад гэвэл өөрөө маш тийм өндөр стандарттай хүнтэй. Тийм болохоор ерөөсөө өөрт нь ерөөсөө юу нийцэхгүй те тэгсэн мөртлөө ингэж үерхэд байж идэх ч юм уу. Эсвэл нөхөрлөндөө өөрийнх нь хийдэг зүйлээс мэрэгжил бага, цалин бага ч юм уу. Ямар ч байсан өөрт нь ямар нэгэн байдлаар хүрэхгүй юм тий. Тийм болохоор зарим нь одоо болдог ч юм уу гэж бодож байгаа хүмүүс бол ер нь л гарсан зүйл юу вэ гэхээр өөрийнхөө хэмжээнд хүрэх тийм хүнтэй уулзрах чи бүрэн эрхтэй гэдэг зүйл бас гарч ирж байна. За тэгээд хоёрдугаар группийнханд маань ямар нэгэн ажил орж ирнэ гэж байна. Энэ мөнгө төрөвч ээж болно. Ямар нэгэн өөрийнх нь бодсон бизнес бүтэмжтэй байх гэх мэт. За тэрнээс гадна хоёрдугаар группийн маань хардаг ч юм уу эсвэл хайртай хүн ямар нэгэн зүйл өөрчм бас худлаа хэлсэн байж болох юм. Худлаа хэлээ те. Тэрийг тэгээд хоёрдугаар группийнхан маань өөртөө айхтар хүмүүс болохоор бас мэдсэн байж болох юм. Энээс болоод зөрчилдөөнтэй байдалд орсон байж болох юм. За хоёрдугаар группийнхан маань зарим нь хит их карьер хөөсөн тийм смарт эмэгтэйчүүд болохоор бас ажлаа жоохон багасгаж, харилцаандаа бас жоохон анхаарлаа хандуулбал зүгээр шүү гэдэг зүйл гарч ирж байна. За зарим хоёрдугаар группийн хүмүүс маань хин нэгнээс салсан байгаа гэж хэлсэн тийм. За тэгсэн бол хоёрдугаар группийнхан маань тэрнтэй харамссан хэрэггүй яагаад гэвэл нөгөө хүний чинь сүнсэх юм уу доторх хүүхэд нэх юм уу доторх хүн нэх юм уу намайг ямар ч байсан орхисонд баярлаа гэж юм. Тэгэхээр нэг үгээр хэлбэл та хоёр салхал байсан гэж итгэж харамсны хэрэггүй. За хоёрдугаар группийнхан маань хэрэг салаагүй байгаа тийм хүмүүс байл өөрийн чи хайртай хүн бас хит их эготой ээж болох юм. Өөрөө бас нэлээд тийм смарт вумен болохоор эготой ээж болох юм. Ямар ч байсан би эндээ хэлэх гэснээ хэлэхгүй ингэж дотроо бас өөрийнхөө мэдрэмж өөрийн чинь талаар боддог зүйл бас нуудаг байж болох юм. Мэдрэмжээ нуудаг гэдэг зүйл гарч ирсэн. За хоёрдугаар группийнхан маань ялангуяа салсан байгаа группийнхан маань өөрийнхөө эксээсээ салаад сэтгэлээ эдгэж байгаа тийм байдлыг харуулж байна. Тийм болохоор сэтгэлээ эдгэх цаг хугацааг өөртөө өгөрөө. За би тэгээд нэмэлт мессеж гаргая. За тэгээд дахин сануулж хэлэхэд хоёрдугаар группийг сонссон хүмүүс маань гэрэлсэн хүмүүс байгаа, салсан хүмүүс байгаа, эсвэл зүгээр өөрчлөж байгаа хүмүүс байгаа, эсвэл хин нэгний хардаг крашлдаг хүмүүс байгаа. За аль нь ч байсан энэ яг надад хэлж ийн гэснээ аваад энэ надад хэлээгүй гэдгийг нь босод хүмүүстэй орхиорой. За яагаад гэвэл би нийтэд нь хэлж байгаа учраас бүх зүйл 100% таарахгүй гэдгийг ойлгоорой. За хоёрдугаар группийнхан минь бас жоохон тийм ууртай байж магадгүй гинт тесэрдэг тийм байдлыг харуулж байна. За тийм бол тесэрдэг ууртай байдлаас жоохон анхаарах хэрэгтэй гэж биш үү? За би дараагийн мессеж агаарай. Хоёрдугаар групп. За хоёрдугаар группийнхны маань зарим хин нэгэнтэй салаагүй байгаа тий зүгээр ингэж сайхан амьдарч байгаа тийм эхнэр нөхөр хоёрын хувьд гэж хэлье. Эхнэр нөхөр хоёрын хувьд бол хоорондоо болохгүй байгаа харьцаагаа дахин сэргээх бүрэн боломжтой. Яагаад гэвэл хоёрдугаар группийнхан маань
учирсан тэр хүнтэйгээ те яг ажил карьер тал дээр зарим тал дээр ингэж өөрч гисэн сүнсний хувьд их маш тийм таарамжтай өгнө хүмүүс байна. Тийм учраас болохгүй байгаа зүйлүүдээ засаж дахин харилцаагаа шинээр эхлүүлж болно. За би энийг тэгээд хэд хувилбараар хэлье. За хэрвээ хин нэгнийг хардаг байсан хардаг крашлдаг бол тийм тэр хүнтэйгээ бас тийм сүнсний холбоотой ер нь л тийм уулзрах хэвээр хүмүүс гэж ойлгож болно. За хэрвээ салсан хүмүүс байх юм бол та хоёр бас учир утгатай салсан гэдэгт итгээрэй. За тэгээд бидний совц сүүлийн энэ өдөрнөөс үгүй 2 дугаар групп 2 өдөр гараад ирлээ. За тэр 2 дугаар группийнхэн маань өөрөө эсвэл харилцаа хань чинь тийм карьертай маш сайн тийм хүмүүс ээж болох. Ямар ч байсан карьер, бизнес гэх мэт зүйлүүдэд дахин дээшээгээ дэвшинэ гэж шүү. За тэгээд энэ юу хоёр дахь өдөр дээр нь юу болсон бэ гэхээр 2 дугаар группийнхэн маань миний түрүүний хэлснээр эхнэр нөхөр салсан эсвэл үерхдэг эсвэл хин нэгнийг хардаг крашлдаг тий дөрвөн төрлийн хүмүүс байгаа гэж ойлгож байна. За энэ дөрвөн төрлийн хүмүүс өөрийн чинь тэр амьдралд учирсан тэр хин нэгэн бол угаасаа учрах ёстой урд настай ч холбоотой хүмүүс байна гэдгийг баталж гаргаж хэллээ. Тийм учраас би сүнсний хувьд охирно гэд хэлээд байсан маш зөв байсан байна. За тэгээд бүгдд нь амжилт хүсье. Дараагийнхаа би хэрвээ та нар комент чих юм бол хүсвэл би хайртай хүн чинь чамд юу хэлхийг хүсэж чинь ч гэдэг юм уу тийм мессеж хүргэж болно. Тэгээ та нар өөрсдөө санал хүсэлтээ надад бичээрэй. Би хайр сэтгэлтэй холбоотой зүйл бол нэг үзээд байдгүй. Яагаад гэвэл хуваараа би маш их хүмүүс үздэг. Хуваараа үзүүлдэг хүмүүс дандаа хайр сэтгэлтэй холбоотой зүйл надаас асуудаг болохоор би нэг ингэж уншлага хий гэж боддгоо. За тэгээд бүгдд нь амжилт хүсье. Баяртай.